Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. За сайн байцгаана уу? Окей. хаа өглөө өдөр орой мэ. Өглөө өдөр орой мэндийг хүргэцгээе. За сайхан юу яцгаан да? Та хоёр өмнөх анги дээр надгүйгээр гоё байв уу гэж би. Гоё байсан шүү дээ. Ястай гоё байсан шүү дээ. Яна сонсч амжааг баг. Өнөөдөр авах тий. Тийм шүү дээ. Тийм. За би хичээлээ хаасан. Семестрээ хаасан. Nice. Хичээлүүдээ явуулаад. Баяр хүргэе. Тийм. Одоо ганцхан семестр үлдсэн. Тэгээд төгсгөөлэн. Тэгснээ хажуугаар нь ажилдаа орсон одоо. Нэг тиймэрхүү байна. Аха. Тийм. Ажил нь яаж вэ? Юу би юу яасан? Галтгооны туслах ажилтаа хийж байгаа. Oh wow. Тийм. Тэгэл нөгөө нэг сүшиний газар ажиллаж байгаа. Тэгээд Wow. амар их будаа агшааж ийн. Тэгэл будаа агшаагаал голоор нь сүшин мөшөнд ордог юмнуудыг хэрчиж бэлдээл арилгаал орц марц янз бүрийн юм яагаал. Тийм. Яг ажлын хувьд бүр амар хүнд юм бол байхгүй. Хэцүү юм гэх юм бол 8 цаг тасралтгүй зогсоогоороо байна. Голд нь нэгч суухгүй. Тэгэнгүүтээ хоолоо хүртэл зогсоогоороо идэж байгаа. Голд нь нэг 15 минут хоол идээд 0 орох хугацаа өгдөг. Нэг тиймэрхүү. 8 цагийн хадуун зогсоодохоор суух муухаа мартчихж байгаа өстэй завгүй гэдэг болохоор. Тэг угаасаа амар завгүй байгаа. Тэг би өөрөө одоо нөгөө дөнгөж ажиллаж сурж байгаа болохоор одоо нэг 3 цагт хийх ажлыг нэг 4-5 цагт хийж мэйгээд нагаад алчнаас. Цаг бол нисэж гин яг ажил хийж байхад бол. Тэгэл яа. Одоо энэ маягаараа Мөр зүр нүгдэж гин үү? юу? Мөр зүрд нөгөө нэг хуян муян өвдөж гин. Хуян өвдөхгүй хөлний уул амар өвдөж байна. Өсвөлдөө өвтгөөлч тийм үү зөөр. Харин тийм сүүл рүү гэж тасна л та. Мөр зүр бол нэг өвдөхгүй нөгөө. Ерөөсөө өвтгөөлч тийм билээ. Ямар сонио. Би ингээ одоо нөгөө нэг ажлаа анх ингээд эхэлж байхад чинь бүр амар өвдөөддгөөс байхгүй юу? Аха. Тэр өвдөлт бол 3 сар бол алга болоогүй байхгүй юу? Баян ингээд бүр ингээ яг шифтний дараа нь ингээд алхаа одоо шифтний үеэр бол нэг өвдөхгүй заяа. Яг ингээд тараад хусамсаа солиод жоохон суучаад тэгээ босонгуу талхаж чадахгүй ингээд хөл өвдөддөг байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо бүр ингээд би бас илүү их алхаж байгаа мөртлөө хөл мөл ерөөсөө өвдгөө болсон. Ерөөсөө юу ч шүмүн нэрэд ингээд ингээд яагаад гэдэг штэ ингээд нэг pulsate хийгээд ингээд хөл өвдөд чинрээд ихгүй заяа. Одоо ингээд баг like юугаар болвол баг тэмцээнээр олимпиад бараг хүсэлдэг. Яа, шилэв мэлв ч бүр амар болсноо. Одоо зүгээр тийм одоо ингээд би ингээд төлбөлн тарангууд ингээд амар юм шүрмслэг харагдаж байна. Яа, шведэд харагдаж барагтаад. Тий. Фит харагдаад. Би нэг юм анзаарлаа сая нэг. Би одоо 2 хоног л ажиллаж байна. Өнөөдөр 2 дахь өдөр нь л ажиллаа. Тэгээ өчигдөр өнөөдөр 2 анзаарсан байхгүй юу? Би энэ одоо ажиллаж байгаа газараа би яг Сиднейд анх ирээд дөнгөж ирэнгүүтээ орж исэн хамгийн анхны ажиллаж исэн газар байхгүй юу? Би тэгэхэд арай өөр юм идэг байсан. Кашер идэг байсан. Тийм, одоо болохоор зэрэг галтгооны туслах ажилтнаар орсон байгаа. Тэгээд тухайн үед бодогдчихсэн бодол одоо бодогдож байгаа бодол хоёр ингээд нэг шал өөр санагдаад. Юу нь өөр нь гэсэн чинь яг анх дөнгөж ирчээд ажиллаж байхдаа миний сэтгэл зүйн хувьд бол бүр ингээд амар weak байсан юм билээ. Бүр айгүй weak байсан байхгүй юу? Одоо ингээл өглөө болгон босоод ажилдаа яваал тэнгуут ингээл байжсна ингээл гинт ажиллаа хийж байгаа л би ер нь юу игээд байгаа юм бэ? Гадаадад ирээд гоё байна мэн гэчээд ийм игээ зогсож гэл тэрэндээ амар сэтгэлээр унаад байдаг байсан. Тэгэл хар ажил мэжлэн өлегтэй нэг хийж үзээгүй. Тэгэл 8 цаг би стил өмнө ч гэсэндээ 8 цаг зогсоогоороо л байж байдаг байсан. Суулгаж муулгадаг байсан байхгүй юу? Тэгээд тухайн үед өвдөлтөх хэмжээ бол бүр ингээд хамаагүй доор байсан. Одоо бол яг ингээл ажилтай байгаадаа айгу баярлалтай болцсон байна.
Сая ажилгүй 2 сар хэвтлээ. Яг голоор нэг ганц нэг худлаа өнө нэг халтур хийж л байгаа юм л та. Тэгэл одоо нэг тогтмол ажилд орно гэдэг чинь нэг сэтгэлийн амар амгалан юм байна. Дээрээс нь ажилтай байна гэдэг чинь бүр Quemen том юу гэдэг үлээ. Тий, одоо нас авшаан л юм да одоо luxury юм биш үү? Ер нь ажилтай байна гэдэг чинь өөрөө. Тэрийг ойлгож авч security гэдэг байгаа юм байна. Тий, тэгэл одоо бас нөгөө нэг юу би сая Монгол явхахаа өмнө хийжсэн ажил маань бол бие хамаагүй амар тэгээд тэр ажилдаа ингээд байнга л байж амаар санагдаад байдаг гэсэн байхгүй. Би ер нь нэгж тийм юм өөрчлөгдөж нэг тийм дуртай төрлийн хүн бас биш. Ер нь л нэг юм ингээд өөрчлөгдөхгүй яг байгаагаараа байж байвал надаа ингээд амар сэтгэлд амар байдаг байхгүй. Өдөр болго яг нэг хийдэг юм аягээд ч юм уу те. Яг тэр нь зарим хүмүүс жоохон уйдгартай л санагдах байх л та. Та хоёрт тгийж санагддаг одоо тийм өдөр тутмын нэг тийм байдалд одоо нэгэн хэвийн байдалд орчхоор та хоёрт хэцүү санагддаг уу? Уйдгартай ч юм уу? Эсвэл тэр нь зүгээр гэдэг үү? Надад уйдгартай санагдаад идэв юм аа. Андон дэм хийж байл болоод идэх шүү дээ. Анука тиймэрхүү habit. Depends заяа. Ажилласаа амар тийм ихэм сураад тэгээ маргааш нөгөөдөр ингээд яг ажилдаа ингээд адилхан өглөө 9-өөс 6-аас тардаг тийм ажил би ч өмнө хийж байхад болвол яг тэр үед ингээд ер нь залхаар штэ 2 жил ажилласан. Гэтэ тэгэл нөгөө нэг ажил дээр ирээл шинэ юм дурч үзэл тэгээд нэг хийдэг юм а өөрөөр хийхийг амар хүсч мүсэл ингээд нэг өөрийгөө зугаацуулах юм амар олох гэж хичээдэг гэсэн гэх юм уу. Тэгэхэд зүгээр байдаг гэсэн. Одоо ч гэсэн одоо ингээд өөр ингээд одоо жишээлбэл service industry-д ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд зарим өдөр үнэхээр таамаглашгүй сонио юмнууд гинт гарч ирээд гинт сэтгэл санаа гацсан болцсон байдаг үе байдаг байхгүй яг хിവэрэ хийж байдгүй. Нэг бол завгүй, нэг бол завгүй биш. Тэгээ ингээд тэр нь бас нэг тийм зүгээр ч юм шиг мөртлөө. Тэгтээ тэгээд ер нь ийм 2 төрлийн өөр ажил ерөнхийдөө харьцуулахад бол depends байгаа байхгүй яг заримдаа тийм юу байгаа нь өдөр тутам яг маргааш юу их нь ойлгомжтой юм бахаар сэтгэлд амар тайван юм шиг мөртлөө бас тэр нь яг ингээ хэдэнд 3-4 жил бол хийгээд явах юм бол бас өөрчлөлт үүсэхгүй байна. Бас тийм ээ тийм. Яг тийм шүү. Одоо би болохоор тэр бас яг мэдээч хэрэг нэг одоо part time job тий одоо гадаадад ирээд угаасаа л бүгдээрээ л яг л тэгж л эхэлдэг. Хичээлийн хажуугаар хийх ажил ажилласаа л тий. Тэнгүүд яг өөрт тийм ажил хийхгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ нэг тийм өөрчлөлт гэдэг зүйлийг ингээд хүлээж авахд надад жоохон ингээд хүндрэлтэй байдаг гэх юм уу? Хүндрэлтэй наашаа сэтгэл зүйн хувьд жоохон төвөгтэй байгаад байдیں۔ Одоо зөвхөн одоо ажил төрөл дээр гэлтгүү одоо нүүж суух муух ч юм уу те одоо нүүх шаардлагатай болж болоо. Тийм тиймэрхүү жижиг сажиг өөрчлөлтүүдэд би бас нэг амар дургу юм шиг санагдсан. Тэрнээсээ болоод би чамаа санаж чи нөгөө нэг амар урт нөгөө юу яадаг гэд ТV шоу муу аль болох уртыг нөөц. Салхи дургөө. Тийм одоо л тэр сериэсээ үзчихэл байгаа. Дахиад л одоо саяхан 2 хоногийн өмнө дахиад эхнээс нь дууссан. Дахиад эхнээс эхэлсэн явж байгаа. Яа. Тэгээ өмнөх ажил одоо ингээд нэг юмдаа ингээд тасчингуудаа шинэ юм ингээд туршихгүй байгаад ирэнгүү тэрэндээ дасаад тэгээд шинэ одоо юу гэх юм шинэ боломж болцоо нуудыг харж чадхаа болчтой юм шиг санагдсан байхгүй юу? Нэг газараа хайрцаглагдаад. Одоо би өмнөх ажлынхаа ингээд бодонгууд ингээд би тэр ажилдаа нэг амар happy бол байгаагүй. Амар тийм toxic ер нь орчинд байдаг байсан. Гэтэ ажлын үед амар easy. Тэгээд тийм байсан ч гэсэнд ер нь айгу toxic орчинд байсан болохоор сэтгэл зүйн хувьд би бас жоохон ядардаг байсан. Бараг л орой болгоо ирээл ёо энэ ажлаас гарахын сан гэж амар боддог байсан. Хэрнээ гардгүү өөр ажил хайдгүү. Тэгээ сая бараг одоо ингээд Монгол явж ирээд хүчээр ингээд ажилласаа гарчиж байгаа штэ. Тэгээд тэгсэнгүүтээ би бүр ингээд тэр ажилласаа гарсандаа ингээд амар харамсаад ингээд нэг grief хийгээд нэг гашуудаад хойноос нь
тэр ажилдаа эргээд орчихсон. Тэр ажил шиг өөр гоё ажил алга. Тэр ажиллаа л хийчихсэн гэл нэг тиймэрхүү. Тийм яг тийм ажиллаад хийчихсэн гэдэг ч юм уу те. Тэгэл комфорт зонд орсон юм шиг. Тийм бүр ингээ комфорт зонд орсон. Тэгээ би сая ажилгүй байх хугацаанд ингээл өөр зөндөө олон газар л аплайдал те. Тэгээ дээрэс нь ингээд голоор нь ганц хоёр ажил өөр ажил хийж үзэл ингээл явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь амар юу идэвхтэй амар их сайн ажил хайгаад байсан юм болохоор надад нөгөө хоёр ажил яг зэрэг ингээд орох боломж гарч ирсэн байхгүй юу. Тийм. Тэгээ тэр хоёрынхоо хооронд нь алинд нь орох уу гэдгийг би ингээм амар сайн бодож хэрэгцүүлж харьцуулаад бүх сайн тал pros and cons тэгээд миний value яг юу юм, миний яг үнц нь яг юу юм, би яг алинд нь орвол надад илүү дээр байх юм гэдгийг ингэж чагсаалт гаргаж ирэл бодож үзээд цалин бэлэнгийн нурчлаастай харьцууд нь хажууд нь харьцуулж харж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь миний тэр өмнө нь Монгол явхаас өмнө ажилладаг байсан ажлын цалин энэ хоёр ажлын цалингийн хажууд бүр ингэ тална байгаа байхгүй юу. Оо яана тийм үү. Харин тийм. Чам бүр шулдаг байсан биш. Тэгээ би бүр ингээд тухайн үедээ би тэр байгаа жоохон мөнгөөрөө болгоод амьдраад байгаа. Тэгээд энэс илүү олъё гэж юусэн их бодгоо. Яг би хажуугаар нь зөндөө олон жижиг сажиг юм хийдэг байсан л та. Гэтэ ингээд тэрнээс илүү цалинтай ажил байгаа тахт нь би одоо тэндээ тэрийгээ ингээ харамсаад ингээ тэрнийхээ өнөөс ингээ гутраад суугаад байсан гэж бодоод тэр нь ингээ одоо надад инээдтэй санагдчих байгаа байхгүй юу. Бүр тийм амар комфорт зонд гацч матцсан. Нэг тийм. Учирлын яг энийг ярьсан чинь яг миний хуучин ажил бодогчлаа нөгөө одоо нэг газар ажиллаж байгаа. Тэрнээс өмнө бас өөр газар зөөгч идэг байсан байхгүй юу. Тэр газарт ингээд ажилдаа явхад надад амар хэцүү байдаг ус юм аа ингээд амар дургу байд гэрээс нөгөө орноосоо босоод нөгөө газар руу явж байгаагаад ингээд сэтгэл санаа ингээд нэг төгшөөл амар хэцүү. Тэгээ юусаа тийм хэцүү байдаг уусан шалтгаан нь бол хизээч ажил нь тийм хүнд болохоор биш. Яг ингээд хүмүүс тэнд дэдэг нөгөө нэг юм менежер байдаг ус нэг том менежер. Тэгээд би юусаа өмнөх ангиудаар гарчилсан л та. Тийм өөр төрлийн хүн гэдэг. Тэгээд тэр хүний доор нь ингээд яг ажилтдаг байсан хүмүүс яг өөртөө жоохон төстөөдөө юм характер өдөртэй болоод тэр нь ингээд нөгөө байгууллагын бүр ингээд калчер болсон. Тэгээд тэнд ингээд байгаа хүмүүс дандаа ингээд амар удаан хугацаагаар байгаад идэм би ерөөсөй ойлгохгүйсэн байхгүй юу. Дээрэс нь бас нөгөө цагаан хүмүүс ажилтдаг. Дандаа юм өөр улсын хүмүүс ажилтдаг. Одоо Испани, Итали нэг байсан. Тэгээд Шри-Ланка юу одоо Румыниа тийм улсууд тэгээ мэдхэг тэгээ би өөрөө Монгол гэд ингээд яхаар айгу зөвхөн англи хүмүүс хийж байдгүй одоо цагаан тэгээ би яагаад тийм болоо гэд бодсон чинь угаасаа цагаан хүмүүстэй ингээд ажиллахад айгу профешнл байдаг угаасаа тэр ажиллаа амар сайн хийдэг дээрэс нь айгу хариуцлагатай хүмүүс байдаг байхгүй юу. Хүмүүстэй бас тэгэж хизэж муухай харцахгүй айгу профешнл. Тэнгүүд тим хүн ингээд энэ газарт орж ирэнгүүтээ наа this is not worth it гэж шууд гараа авчдаг. Өөрөөсөө үнцнийг мэддэг болохоор. Тэгэхээр тим газар угаасаа ингээд одоо жишээлбэл хичнээн сайн мөнгө амлаад хизээч чи амжилтаа ингэж үнэлэгдэхгүй бол тэр газарт байгаад илүү цалин аваад ямар ч нэмэргүй байгаа байхгүй. Тэгээ би дараа нь ингээд өөр газар руу дараачийн ажил руугаа ингээд орсон чинь намаа бүр амар хүндэлсэн заяа. Ингээд зүгээр л хүн байгаагаар нь тий миний хийж байгаа ажил тийм амар дэшегээ одоо мэдгүй менежмент төвшөнд очихоор ажил хийдгүү ч гэсэндээ зүгээр намааг ингээд өглөө ажил дээр ингээд орж ирэнгүүт амар гоё мэдлэл заяа. Тэгээ тийм хүмүүс ингээд намааг харахтаа ингээд дуртай мэдлжэнд би хүмүүсийг бас ингээд нөгөө мэдлэгт нь тухтай байлгаж чадчихна гэдэг тэр юунаасаа би амар кайф аваад тэгээ би ингээд ажилдаа ирэх бүр айгүй дуртай болцсон байгаа байхгүй нэг мэтгэд. Тэгээд хүн тийм мэдрэмж ингээд яхаар ингээд өмнөх ажлуудаа ингээд дуусчих ингээд харахад бол хүн ингээд нөгөө нэг хэцүү байх тусам тэрийг төвчих нөгөө нэг тавд аван туулах тэр нь тас зогцох гээд нэг өөрийгөө амар хүчтэй юм шиг байгаа. Гэхдээ зарим тохиолдолд ингээд бас ингээд тэгэж амар зууралдахгүйгээр ингээд зүгээр хайчвал хүмүүст бас хаяа тэр чинь нэг амар амьдрал үгүй маргааш үгүй дэлхий зөндөхгүй одоо мэдгүй яах гал тэгэл ингээд тэрний төлөө хүчгээд байгаа юм байхгүй шүү дээ. Заримдаа бас ингээд бид нар ингээд
нэг ингээ эргэж бодоод тэгээ за ийм олон юмнууд ихтэй туршлах тийм боломж бас бидэд олдож байгаанаас амар юу байгаа байхгүй авууштай зүйл. Яа чи ингээ өөр ажилдаа олоогүй тэр ажилдаа зуралтай хэрэг байгаадсан болвол ингээ нөө өөрчлөлт гэдэг зүйлээс бүр амар айгаад байж байгаа юм шиг тий. Тэнгүүд би өөрөө бас тэр ажлаас гарсандаа амар хаппи байдаг байхгүй. Тэгчээж би өнөөдрийн ажлаа олсон. Тэгээд би энэ ажилдаа би насаараа байхгүй ч гэсэндээ би байгаа хугацаандаа ингээд аюу гоё энержитэй хүмүүстэй гоё харилцаатай баймаар байгаа. Тэгээ ингээд эндээ амар ингээд appreciate хийдэг заа өдрөөлгөө. Тийм болохоор бас миний mood одоо ингээд depression нэтер ингээд хамаагүй гайгүй юу ч байхгүй болоод тэгээ амар юм өөрчлөлт өмнө гарахаас яг ингээд нэг айгаад ингээд ийм anxiety төрөөд идэг байсан үе бодох юм бол би өнөөдөр амар тайван болцсон байгаа байхгүй. Тэгэл хүмүүнтэй ингээд жоохон төрөл таалзаал ингээд жоохон им үе гардаг ч гэсэндээ эзэж тэр хүмүүстэйгээ бүр хитрэл хэрэлдээд байхгүй. Яг ингээд нэг тунгийн тааруулаад байх тийм mental state дээр байгаад байгаа нь надад бас амар гоё байгаа. Яа. Минад Энэ яг нөгөө нэг юутай адилхан юм те. Одоо ингээд амар токсик залуутай ингээл үерхээлээдэг. Тэгэл ингээл яг тэндээ амар хайртай юм шиг болоод тэрнэгөө бол яг амьдрч чадахгүй юм шиг болоод байж ангуутлаа. За гээл нэг зориг гаргаал яг нэг лайн чин кросс игээл салаал өөр хүнтэй очисон чинь нөгөөх нь амар гоё яж таараал мараал тий. Тийм тий. Тэрэндээ амар адилхан сонсогдож байна шүү дээ. Ер нь бол тий шүү тий. Одоо нөгөө юу лээ. Хүн нэг травманд донтно гэж нэг ярьж л уу яла. Подкастаар гүйлүү. Мэдхгүй ярьж байна. Юу ярьсан фото амиг өмнөх ангитаар ирсэн тий. Тийм. Яг нэг травманда донтчтой юм шиг байгаа. Нэг habit болчдөг байхгүй юу? Тийм, яг нэг юу яг тийм ер нь бол одоо яг ингээд нэг toxic байдалдаа бүр тасан зохицоод тэгснээ одоо юу гэдэг чинь нэг toxic харилцаанд байж байгаад тий. Toxic ажлын газар байж байгаад шинэ газар оронгуудаа тэр toxic юм хайгаад идэг. Тэгээ тэнгүүд ямар ч toxic биш эрүүл орчинд ажилд ороод тий эсвэл эрүүл харилцаанд сикийн нөгөө нэг аюултай зүйлийг хайж байгаа те сикийн тэгснэ өөрөө toxic нь болж болцсон тий. Яг л тийм байгаа. Одоо тэгээд энэ юу вэ л да одоо яг өөрчлөлтийг өөрчлөгдөж байгаа штэ ажлын байранд өөрчлөгдөд. Одоо өмнөх ажилласаа өөрөө гарсан шинэ найзуудтай бас болж байна тийм бас тийм яг зөв одоо шинэ өөр найзуудтай болж молоод энэ дээр нөгөө нэг ярмаар байгаа юм л хороо зэрэг letting go гэдэг ч одоо юу гэж орчуулах вэ? Тавьж явуулах тий. Эрүүл байдлын төлөө тавьж явуулах, бууж өгөх хоёрын ялгааг тоор юу яг хаан зааг нь байгаад байна гэж бодож байна. Асуултаа ойлгосноо гэдэг. Бид нар яг зүгээр бууж өгöd байгаа юм болов чадахгүй нэ гэд бууж өгöd байгаа юм болов эсвэл одоо арай дээр зүйлийг ирэлхийлээд явж байгаа та бууж өгөх чинь болохоор hope одоо нэг итгэл байхгүй болж байгаагийн шинжимч надад санагдаад байгаа байхгүй. Нөгөө үргэлжлүүлэх итгэлгүй болоод байгаа зүйл тэнгууд явуулнаа гэдэг нь болохоор чи өөрөө итгэлээ халдаагүй тэгтээ явуулж байгаа байхгүй юу? You get a difference. Миний бодлоор энэ хоёр зүгээр нөгөө нэг хамтдаа алхах ёстой юмнууд юм шүү. Чигштэй. Би шууд relationship дээр үерхэл дээр бодоо авчиж байгаа байхгүй. За хамт холбоо ярьж болно шүү дээ. Toxic. Хамт тэгээд холбоод яриад явж болно шүү дээ. Харин тий. За тэнгууд би ингээд үерхэл дээр ингээд бодсонгууд за ингээд toxic relationshipтэй байлаа гэж бодъё. Тэнгууд toxic relationshipтэй бууж өгөх хэрэгтэй. Бууж өгөөд ингээд тавьж явуулаад гэжсэн. Тэр ингээд хоёр хөл шиг ингээд хажууд наваа явах хэрэгтэй юм шиг санагдлаа. Гэтэ бусад зүйлүүд дээр үгүй юм шиг санагдлаа да гинтас. Тийм миний ялж байгаас үнэн л дээ. Миний болохоор юу
тавьж явуул одоо жишээлбэл би болохоор за бас зүгээр найз дээр ч юм уу бас авахад бас тийм л эсвэл ажил дээр ч юм уу те. Бууж өгнө гэдэг чинь одоо нөгөө цааж байгаараа би бодлоо заяа нөгөө юу яд штэ нөгөө Devil Wears Prada гэдэг нөгөө кинон дээр нөгөө гол дүрийн охин тий. Уйлаад идэв штэ. Тэгсэн чинь нөгөө нэг Nigel гэдэг нөгөө нэг найз нь халзан уу? Тий халзан хүн ингээд чи ингээд зүгээр ингээд тэр хүн чамайг ингээ үзий ядах ш чи зүгээр ингээд юу одоо бууж өгсөн байна гэдэг ухаанд нь юм ярьжсэн баха. Тэгэд ингээд чиний энэ ажлыг чинь хийхийг хүсэж байгаа хэрэг олон хүн байдаг гэж чи ер нь бодож чинь гэдэг ингээд нэг хэлдэж штэ. Тэгээ бид нар ингээд нөгөө нэг амьдралд ингээд яхаараа ингээд яагаад заавал ингээд victim болоод дээ одоо нэг юу гэдэг вүлээ хохирогч сэтгэлгээ. Хохирогч сэтгэлгээтэй юм шиг тий. Би ингээд намайг яагаад хүмүүс ингээд байгаа юм бол надад яагаад заавал ийм тохиолдод байгаа юм бол тий. Би яг бууруу хийцэн гээд энэ хүн надтай ингэж харьцаад байгаа юм бол гээд тэгээд тэгсэн чи яг үнэндээ ингээд яг асуудал яг үнэндээ өөрт нь байгаа ч юм уу тий. Тэр хүн одоо ингээд нөгөө ажиллаа ерөөсөө сайн хий гэж бодоогүй зүгээр ингээд угаасаа гарчих юм шиг гэдэг сэтгэлгээтэйсэн шүү дээ тэр чинь. Нэг жил хийгээд дараа нь ингээд өөр газар ороод яана гэдэг төлөвлөгөөтэй нөө зүхтах ализны төлөвлөгөөтэй гэсэн. Тэгээд тэр нь ингээд яаж байгаа юм шүү. Тэгээ би яг энэ киног зүгээр дурсан бэ гэхээр бууж өгсөн хүн чинь нөгөө нэг цаашаага тэр талаар ерөөсө бодохыг ч хүсэхгүй нэг дараа нь яхаач одоо ингээд бүр ингээд таслахыг хэлээд байгаа юм болоо зүтсэн байхгүй юу. Тэр хүмүүс угаасаа тийм индастри хизээж ажиллахгүй гэж бодож байсан шүү дээ. Нөгөө fashion industry. Тийм болохоор угаасаа буугаад өгсөн байсан. Ажлаа сайн хийн, тэрнээс илүү сайжирч яаж чадах уу матах уу гэж юусаа бодох шаардлагагүй. Тэгээд нөгөө нэг letting go нь болохоор за би энийг ингээд тушаад үзчихлээ те. Надад болохоор би ингээд чадхаараа хийчихсэн те. Би ингээд тэгээд ингээд ер нь гэхдээ би энийг ингээд хэрэгжүүлээд хийж чадаад байх ч гэсэндээ энэ миний хүсэж байгаа юм биш юм байна гэж бодохоор letting go болоод байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Би сая өөрийгөө тайлбарлаж чадахгүй байна тий. Тайлбарсан шүү дээ. Бууж өгөх нь болохоор туршиж үзэхгүйгээр бууж өгөх. Let go болох нь болохоор амар сайн туршиж чаад болохгүй бол за гэж явуулах юм шүү тий. Тожиж үзэл тэгэл юу үргэлжлүүлээд хийгээд болох ч гэсэндээ сонголт гарч ирээд байгаа юм шиг тэгээд угаасаа бууж өгөхөөс сонголтгүй байх юм бол тэгээ бууж өглөө гэж. Бууж өгөх биш үргэлжлүүлээд хийх юм байвал letting go юм шүү. Энэ хоёр ер нь айгүй ойр төстэй зүйл болохоор ялгааг нь гаргахад бас жоохон хэцүү. Би болохоор зэрэг нэг яг харах өнцөгийн болов гэж бас сальт бодогдлоо. Одоо яг харах өнцгийн одоо юу гэх юм. За би бол угаасаа энийг чадахгүй юм байна гэдэг ч юм уу тэгээд ирэхээрээ бууж өгөх болоод тэгэнгүүт энэ надад одоо үр нөлөөгөө өгөхөө ер нь бол болчихжээ. Би энд одоо байгаад дэмий юм байна. Би илүү I deserve better би илүү сайн зүйл надад байх ёстой гэж үзсэн үедээ тэрнээсээ одоо нэг юу гэдэг вэ attachment нь байхгүй болоод тэгэж ирэхээрээ let go болж байгаа юм болов. Give up гэхэлэр бууж өгчөөд тэрэндээ ялагдсан гэдэг мэдрэмж аваад байна штэ. Би энийг чадаагүй. Эсвэл мэдрэмжэндээ байгаа. Тий, яг мэдрэмжэндээ. Яг үнэ. Тий. Нэг нь тэгэл заримдаа арай сөрөг бууж өгсөн шиг санагдал л юм шиг мөртлөө тэр чин тэгээ зүгээр л нөө өөрөө яг муухай мэдрэмж аваад байгаа болохоор бууж өгсөн юм шиг санагддаг гэж магадгүй. Гэтэ цаана нөгөө сэтгэл дундаа магадгүй хамгийн best choice хамгийн зөв сонголтоо хийцэн гэж анзаарахгүй гэж бас болох юм тий. Мосс сэтгэлээд авах юм бол that's true. Тэгвэл яг хизээ яг тэр яг
боли гэдэг юг хизээ ер нь бол яаж гаргах бол зүгээр юм болоо. Ер нь хизээ тавьж явуулахыг мэдэх ёстой байд юм болоо. Одоо үерхэл дээрч тэр тий ажлын байран дээрч тэр. Одоо жишээ нь гэх юм бол яг тухайн одоо ажилласаа тарж ирээд ч юм уу тий эсвэл одоо тэр токсик үерхэлтэй байгаа хүнээсээ өдрийн төгсгөлд яг ямар мэдрэмжүүд авч ийн тэр одоо янз бүр л байгаа штэ. Одоо зарим өдөр бол ажилласаа ядарч ирнэ. Зарим өдөр гайгүй байдаг. Тэгээ ганц ядарлаа гэд болчих бас болохгүй. Хэдэн удаа яг ядарч иж болох хэвээр гэдэг ч юм уу. Тэр тал дээр тойр юу гэж бод. Яа харин нэр яах хэвээр байд юм бол би одоо бас амар бодол яста хэцүү юм аа. Би бас яг наатай чинь өөрд амар их бодож байгаа. Бүхэл одоо амьдралынхаа аспект дээр бодож ийн гэж. Тэгэхээр одоо жишээ нь ажил дээр гэлдэхэд ингээд амар их ажиллаа хийгээд жил хагас өнгөрцөн байгаад байгаа. Тэгээд гэхдээ ингээд амар хэм сурж байгаа ч гэсэн би амар frustrated болоод байгаа юм болоод байгаа хгүй юу? Тэнгүүд би хэр их frustrate хийж ээж би хэр их ингээд одоо тэг хичнээн шүн нойргоо хонжээж би дараа нь заа гарах хэрэгтэй юм байна. Ажлаа солих хэрэгтэй юм байна гэж бодох хэрэгтэй юм байна. Яг харин хизээ хүртэл яг тэр цэгийг олох айгу хэцүү байгаа даа тий. Одоо яг токсик үерхэл дээр ч гэсэндээ яг за үерхлийн хувьд бол нэг арай амархан үгүй юу? Харин би бас яг тэгж бодох. Яг үерхэл дотор байгаа хүнд нь бол ялгаж харахад бас хэцүү ах л та. 3 дахь хүнийнүүдээр харахаар яалтчихгүй ингээд нар чинь боллохгүй байх болоод ингээ хэлж болж байгаа л хальтаа гараач яваач гэлдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол бас ингүүл зүгээр юм шиг санагтлаа нэг тийм одоо тэмдэглэл одоо бичдэг ч юм уу те. За яг одоо юу мөр одоо тэр нэг баундрыга тавьчих хэрэгтэй юм болов уу? Эсвэл яг тэр одоо за энэ сте айгу хэцүү байна. Яг өөрөөр бодож явах хэрэгтэй юм байх хэрэгтэй хаа. Одоо ингээл одоо жишээлбэл за би зүгээр өөрийнхөө юун дээр ярихад бол дуршлагд дээр ярихад бол ааха ингээд өмнөх ажил дээр ингээ байгаад диж бас болохоор байсан юм аа. Гэтэ тэгээд дараа нь илүү сайн ажил ингээ олцож байгаа болохоор одоо ингээ цаасны дээр ч юм уу тулгын дотор ментал нөт тэтэр хийгээ те. За ингээд ажилдаа явахдаа хэр дуртай байна те. За 1-ээс 10 оноо гээ те. За тэгвэл би нэг 4 оноо авчлаа өглөө гэж бодоход за 4 оноо өгж байгаа нь байнга сард хэдэн удаа давтагдчихэж байна те. Яг зөвөрн тийм. Байнга 4-өөс ингээд доошоо байнга байгаад байна уу те. Яг юу тэгвэл намайг ингээд юм ад жаргалах болгоод байгаа юм те. Тэгээд ингээд ажгаад хэрэг би тэрнээс илүү ажил олно гэж би шийдээгүй байсан бол дараагийн ажлаа олох шаардлагагүй байхгүй юу? Халагдаагүй юм чи ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр одоо юу тэрний итгэлийг олж авах юм шиг байгаа. Тэгэхээр ингээд өөр хүмүүсээс ингээд бодлын сонсох те. Мэдгүй надтай адилхан одоо тэмдэглэлийн туршлага гэдэг юм байх юм бол хүнлэнгийн үнээс зөвлөгөө авах. Хэрвээ ажиллаа дуртай хүн байх юм бол юу чамааг одоо ажилдаа дуртай болгоод идэв нөгөө хүнээс асууна. Тэгээ нөгөө хүнд юу нь тэгэж гой тал одоо жишээлбэл хүмүүстэй ажиллаж байгаа хүмүүстэй гоё байгаа мó хийж байгаа юм нь өөрийнх нь дуртай юм болохоор тийм байгаа мó. Тэнгүүд чиний хувьд difference нь юу юм те? Тэр ажлыг хийхдээ чи тийм дуртай байна уу? Ажилдаа явахдаа тийм looking forward гэдэг шүү дээ. Нэг ингээл ажиллаа юм шинэ юм сурах нь ингээд бүр ингээд мэдгүйгээ мэдж байгаа ч гэсэндээ сурах нь ингээд нөгөө нэг чамайг амар мотивацчлах ингэж гинөө гэдгээ нэг анзаараад тэгээ өөр дээр айгүй сайн юм бодсны за энэ ингээд миний хийх юм биш юм байна гэж бодож байгаа нь бас ингээд нэг ядаж нэг ингээд одоо нэг яад штэ ингээд хүн ингээд одоо жишээлбэл зүгээр муухай жишээ авахаа зүгээр ингээд дотны хүн чинь нас орчлоо штэ. Тэгээд инээхэн биш л дээ би зүгээр инээч sorry. Засаарчлаа заяа. Тэнгүүд нас орсныг нь мэдэх нь амар уу эсвэл алга болчоод
олдохгүй байх нь чамд амар уу гэхээр ингээд аль болох ядаж юу болсныг мэдчихвэл сэтгэл амарчих гээд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө constantly ингээл нөгөө бол мэдэхгүй байгаа зүйлд ингээд санаа зовсон сэллүүтэй ядж л юу болохгүй болцож байгаа болохгүй байгаа нэг юм дээр дөрөөлөл за нэг шийдвэр гаргачихад бас буруу юм байхгүй ш надад санагдаад тий. Дүүлөө ийм юм биш үү? Нөгөө setting яг чиний хэлж байгаа дээр base гэхдээ амар гоё яг наачим юм шиг санагдлаа. Одоо ингээд тавьж явуулах нь болохоор зүгээр яг ингээд юм conscious яг ухаан санаан дээр тулгуурласан л ш. Бодол нь ингээд бодол ухамсартайгаар ингээд гаргаж байгаа ухамсартайгаар хийж байгаа тийм эрэг төрлийн одоо үйлдэл юм шиг санагдлаа л да. Тэнгүүд бууж өөхнө гэдэг нь болохоор ингээд одоо зүгээр л ууралснаасаа болоод ч юм уу те зүгээр ингээд гацснаасаа болоод зүгээр ингээд ухамсаргүйгээр зүгээр гинт гаргаж байгаа ч юм уу эсвэл тийм зүгээр л тэр негатив нэг сөрөг төрлийн үйлдэл юм шиг санагдлаа. Emotion дээр толгуурсан. Яа. Бид нар гэхдээ ийм баха. Нөгөө үгээр тайлбарлаж чадахгүй байгаа ч гэсэндээ дотор нэг мэдрэмж угаасаа байдаг шүү дээ. Тэрийг ингээд нэг юм яг ийм юм аа хэлэхэд бас амар хэцүү. Заримдаа тийм үгүй гэдэг. Гэтэ хүн болгоны дотор ингээд бууж өгөх мэдрэмж те. Эсвэл move on их мэдрэмж энэ хоёр бол completely different things хаа. Аха. Яа. Тийм ээ, тий шүү. Зя тийм л юм байна л да. Сая би яг Анукаг ярьж байгаа Инглиснээс 31. Аха. Сая яг Анукаг ярьж байгаа нэг юм бодож байсан чинь мартчихлаа шít. Хөрхи sorry. Тэгтээ яг ингээд юм ярьжан хүн ярьжангууд ингээд амар гой санаа гинт орч ирэл зогс ингээл нөгөө нэг тэгснэ ингээд алга болчихсон заяо. Тэг ингээд бараг подкаст дуусан дуустал орж ирэхгүй алга болчихоо дараа нь ингээд эдитлэхтэй сонсож чинь штэ. Эсвэл дараа нь бүр ингээд дараа нь дахиж эхнээс нь сонсож масах ч юм уу. Тэр үед shit би ингэж хэлэх гэжсэн штэ. Би бас тэгдэш ёо. Яа. Тэр үед яг энийг ярих гэж бодчихсон мартцсан байж шээ. Харин тий амар яаж байна. Та Panorama podcast-ийг хэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Attachment versus reality. Яг бодит байдал болон зүгээр ингээд яг тэр травманда донцсон байгаа хоёроо яаж ялгаж салгах вэ гэж байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг чинь. Одоо яг харилцаан дээр те. Яа би толгой гацчлаа. Тэгээ ойлгож байна. Attachment болоод нүүт нь юу гэлээ? Бодит байдал, reality. Бодит байдал. Одоо жишээ нь бидэд нөгөө нэг яг үерхэл ч юм хайр дурлалын асуудал төр ярих юм бол яг rose tinted glass гэж ярьдаг шүү дээ. Яг хайртай болцсон байгаа үед rose tinted glass ягаан өстөөсөө сонсож байгаа юм шүү. Энэ нэг хэллэг нөгөө нэг юу? Ягаан өнгийн нүдний шилээр харж байгаа юм шиг. Тэнгүүд бүх улаан тогнууд нь энгийн тог болж харагдаад. Энэ хэллийг сонсож байгаагүй юм. Сонсож байгаагүй юм байна. Би ч анхудаа сонсож байна. Тийм үү. Rose tinted glass яг тийм дүнгэж одоо дурлалын ихэнх шатанд ч юм уу те яг ингээ бүх юм сайхан харагдаад бүх юм амар гоё. Тий. Тэгэл тэнгүүд гоё дурлалын талаар ярих уу гэж. Тэгэнгүүт ингээд тэр ягаан шилний цаанаас ч улаан өнгө нь энгийн туг шиг харагдаад байгаа байхгүй юу? That which means те улаан туг те болохгүй улаан дохионууд нь анзаарагдахгүй өнгөрөөд тэр нь зүгээр л энгийн л зүйл юм шиг харагдаад нугасаа л юм хүн байна гэдэг ч юм уу те игнор хийгээд тэдрийг нь тэгэж төвсч яваад байдаг хандлагатай байгаад байдаг хүмүүс гэж би ч бас тэгтээ би бас одоо яг ингээл алдаа хийчих юмсан гэж амар амьдрахыг хүсдэг байсан байхгүй юу?
Until I got into Алдаа хийчихсэн. depression заяа. Алдаа хийхийг одоо ингээд жишээлбэл чи сая хэлсэн шүү дээ. Ингээд хүнтэй уулзахдаа ингээд бүх red flag-уудыг ингээд анзаарахгүй ингээд rose tinted glass-аар ингээд бид нар хараад идгаа гэд. Тэгээд би тийм хүн байхыг хүсдэг байхгүй юу? Тэнгүүт ингээд бүх хүмүүсийн гаргаж байгаа юм жижигхэн үйлдэлүүдээр амар hyper focus хийгээд. Тэгээ би ингээд хүмүүстэй болж байгаа гоё юмнууд хоёроос анзаарах сөхөөгүй тэр хүмүүсээс амар эхлээд ийм алдаа хийхийг хүлээгээд контролдод байгаа байхгүй өөрийгөө. Тэр нь бас амар буруу болохыг амар мэдсэн. Тэр нь ингээд намайг ийм хүмүүстэй ингээд attachment үүсгэхээс бүгдээр ингээд баг Яа би хэлчихсэн байлт энэ нэг like кондом шиг заяа ингээд хүмүүстэй ингээд ерөөсөө тийм close relationship орохоос бүх юмнуудыг ингээд бүр ингээд хаацаахгүй. Аха. Тэгээд тэр нь миний 26 жил ингээд одоо амьдрахад бүр яг ингээд гараад ирсэн. Тэгээд хизээ нэгэн цагт нэг хүн намайг ингээд араар тавиад хизээ нэгэн цагт намайг ингээд disappoint болох юм шиг. Тэгээд би тэрийг гарахаас өмнө би мэдчих юм бол ингээд тэ хилээцтэй гэдэг тэр юм бодол толгоон дотор орж ирэх юм шиг би ингээд бүх юмыг сэргүүлж ингээд өмнөөс нь тооцоолж бодоод байдаг байсан байгаа байхгүй. Аха. Тэр нь намайг амар ингээд торхиа хитрхи хэрэггүй зүйлд ашиглах тэгээд anxiety-тэй болох тийм юмыг overthink итгэн хитрхи бодох тийм бүх юмнуудыг намайг ажиглалтай байхаас амар ингээд сэргийлүүлээдсэн. Тэгээд байгаа зүйлээ ерөөсө гоёор нь анзаарч чадахгүй тийм нөхцөлд очсон байсан байгаа байхгүй юу. Тэгээ би тэр нь бас нөгөө нэг хэдэн сарын өмнөх миний одоо ингээд аюу удаан хугацаанд depression маань ингээд бас дуусчаад тэгээ би одоо л ингээд анзаарч байгаа байхгүй юу. Ерөөсө юм болгоныг ингээд аюу төгс хийх гэж амар үздэг. Тэгээ нэг хүнтэй алдаа ингээд чих юм бол дахиж тэр одоо хүмүүстэй дахиж оролдохыг ч хүсдэггүй тий нөгөө нэг агаас алдаа ингээ гарцсан учраас одоо миний бүсэж байгаа шиг тийм perfect юм байха болчлоо гэж бодохороо lose interest болчдөг ч юм уу тий яг тийм үед би болцсон байсан. Тэгээд гэхдээ энэ сүлд нэг юм quote уншсан юм аа. Тэрэн дээр чи өөрийнхөө бүх алдааг ингээд өнгөрсөнд очиод ингээ устгах юм бол чи өөрийгөө үгүй хийж байгаатай ямар ч ялгаагүй гэд. Аха. Тэгсэн чинь тэр надад амар үнэн санагдчихгүй. Одоо ингээд бид нар ингээл эргэж ингээ амьдралаа дуусгах юм бол хамсаж байгаа амар олон юмнууд байгаа шүү дээ. Тий өөрчлөхийг хүсэж байгаа одоо ингээл тэр үед арай дээр сонголт хийчихгүй те. Би илүү сайн хичээчихгүй явдаа ч юм уу одоо нэг хүнд одоо жишээлбэл тэр үгийг хилдэггүй байж эсвэл хилчдэг байж гэж нүг хамсаж байгаа тэр бүх зүйлүүдээ бид нар яг бодсноороо ингээ хийх юм бол бидний нөгөө өнөөдөр хэн болцсон байгаа тэр хүн байхгүй болчих واخгүй нэг балруулаар ингээд нөгөө нэг өөрсдийнхөө хуучин амьдралыг устгах байгаа юм шиг. Тэгэхээр тэгэхээр би ингээд өөрийгөө яаж бас хайрлах уу гэдэг дээр ингээд бодсон чинь би өөрийгөө бас алдаат нь хайрлах хэрэгтэй байхгүй юу? Миний хийсэн алдаа бол ингээд намайг угаасаа дараа нь ингээд тэр алдаагаа дахиж давтахгүй байх нэг хүмүүнийг бий болгож өгч байгаагаас гадна бас хүн болгон заавал алдаагүй амьдрах ёсгүй гэж бусдад болон өөртөө айгүй зөөлхөн хандах те. Угаасаа нэг алдаа хийчих юм бол за тэгэл хүний хийж болохгүй алдаа хийсэн ба штэ те. Гэж нэг өөртөө зөөлхөн хандах бас нэг тийм юм нь болцсон байсан. Сая Rose Tinted Glasses ярьжсэн чам. Би бас нэг хальт өнгөрсөн амьдралаа нэг гүйлгээд бодлоо л доо. Тэгэж хүнд дурлаагүй амар удцсан байна гэдгийг анзаарлаа. Удцсан гэж би баг амьдралдаа нэг л удаа л үтсэн юм шиг санагдлаа. Тэр нэг бүр нэг анхны нэг жоохон байхдаа нэг тэгэж нэг дурлж муралдаг штэ. Нэг гитар тоглодог ахад дурлаад гэн. Яа дэсэр. Чи тэрнээс өөр хүн дурлж байгаагүй юу? Харин үгүй байгаа байхгүй юу? Бүр яг ингээд бүр ignoring all the red flags те бүр ингээд босод ингээд бүх
ингээд юм юм ингээ анзаарахгүйгээр одоо тэр хүнийг evaluate хийхгүй те ингээд за энэ үнэ энэ юм байна тэр нь тийм юм байна за тийм жоохон сул талтай юм байна тэр нь тэгтэй гоё юм байна гэж мэгч нэг тийм ингээд харьцуул ингээд дүгнэлт мөнэлт дотор хийж байгаа шүү дээ нэг critical thinking гэх үний ч одоо баг Далер санаатай байгаа нэг тийм санаа гэж сабак болцсон ч юм уу те тэгэж ухаангүй сайхан хүн амьтанд дурлж марлаа тэгмэр санагдаж байна. Тэнгүүт тэгэхэд хэтэрхий хөгшин болцсон юм шиг санагдана. Яа. Бүр яг одоо ингээл яг одоо бол ингээл зүгээр л үерхий те зүгээр л ингээл I like you тэгэл үерхчээ гэдэг тийм юм ингэж нэг юусоо бодогдохоо болцсон. За энэ хүнтэй ч одоо ирээдүйд яах вэ? Суувал яах вэ гэж мэгж бодож модоо те. Аха. Тиймэрхүү юм боддог болцоод байна. Тэгээд одоо тэгэр чин тэгэж бас хүнд тэгэж emotionally attached амархан болохчгүй л байна л да. Хин Анока хүнд тэгэж сохортлаад орлож үзсэн аа. Гүү штий. Гүү юу? Ерөөсөө яа надаас ингэж асууж чадж байна. Би бүр жоохон одоо сайн учрал хэллээ шүү дээ. Жоохон байхдаа юу ч гэсэн гэдэг. Жоохон байхдаа юу гүү. Гүү юу? Жоохон байхдаа хүнтэй дурлах юм бол тэр бас мэдгүй би амар тийм юу шиг байгаамаа. Муухай шүүмжтэй.Элэр жааж настай. Жааж настай. Тэр жоохон байхдаа дурлж урлаад байвал тэгээд уус жоохон байсан юм байна даа гэж бодох нөгөө тэр хүнийг мэдхгүй байх тусна хүн өөрийнхөө нөгөө нэг хувьд perfect гэж боддог хүнийхээ имийг ингээд төсөөллийн хүнээ бий болгоод өгдөг. Тэг мэдэх тусам угаасаа нөгөө хүний одоо нөгөө нэг хүнд харуулмааргүй байдаг зан чанар те өөрөө ч дургу тэр юмнууд нь бид нар ингээ харах байхгүй. Тэгээд тийм болохоор бас мэдхгүй надад ингээд crush ч юм уу хайр майр гэдэг ийм зүйл амар хийсвэр юм шиг санагдаад байдаг заримдаа. Заримдаа хайр бол биш шүү дээ. Дурлал гэдэг чинь яг ийм зүгээр нэг ийм temporary юм баггүй. Би миний хувьд бол өстэй амар хин crush дурлажсэн заяа. Тийм үү. Яадаг байсан гинэ? Амар их сохортлоод дурлж байсан. Ерөөс би хүмүүсийг ингээд өөр надад таалагдж байгаа эрэгтэй эмэгтэйгөө зүгээр найз мэз гэж харж байгаа хүмүүсийг ч гэсэндээ ер нь red flag гэд нь хардггүй. Харддаггүй надаа. Аха. Яг нэг хайртай болоо. Тэг ингээд хайртай гэх нь цаашаа дурлал дээр ярьж штэ. Хайртай болчхороо бол угаасаа харагддсан юм аа гэж басан тий. Тэр харж байгаатай нь хайрладаг байхгүй. Дурлцаараа болохоор ерөөсө харагдах. Бүр ерөөсө харагдах. Тэгээд амар гоё штэ. Хоёр you guys are missing out. Би тэгтээ харин тэгмээр байгаа байхгүй юу? Бүр яг тэгмээр байна. Одоо дурлмаараа гэж. Тий, одоо юу тэгтээ. Тэгээд тэгэхээр ч надад critical thinking минкний шууд хай заяа шууд дурал. Чи temporary юм. Тэгэл ингээл угаасаа нэг өсрөөл нэг жил мэл болол тийм хамгийн ихтэй жил мэл болол тэгэл нэг тэр улаан тогмог нь харагдаад эхлэнгүүт нь тэгээд муу харагдаад л хайчихгүй. Заавал явж байгаа хэвээр шүү дээ. Тэр дурлцсан, тэр сохортлоо дурлцсан байх үеийн ингээд филингүүд те бүр ингээд амар гоё тийм ингээд нэг тийм бүр нэг хахаж цацсан тийм их филинг те харахаараа баярлал нэг бараг надтай мэдлж зэнлэнгүүт нь баярлж гүйч юм уу гээл тэр өдөр чингөө инээ талдал. Яа амар гоё. Тэгэл нөгөөх нь найз охинтой болчихгоот уйл залхаж болох юм хэвээр нэр орилж мөрлөө. So dramatic. Яа. Тэгтээ яалтчгүй яг би ингэ боддог байхгүй юу? Миний puberty арай сүүлд ирээд байгаа юм болов гэж бодсон. Арай л хоцорсон уу? Юу ч аа. Тэ одоо нэр яг 30 наснда би яг та тий 22 наснда очиж байгаа юм шиг болох юм шиг санагдаад идэв шүү дээ. Чи баг Бенджамин Баттон юм биш үү? Эсрэгээр явна. Би тэгвэл
Би одоо ингэ бодож байгаа байхгүй. Би ингээл 18-тай байх чинь хүмүүс чинь ингээл одооний 18-тай хүүхдүүдийг ингээ би харж байгаа байхгүй юу? Тэгэл ингээл өмсч үж байгаа одоо бие авчиж байгаа байдал нь миний яг одоо 26 наснда ирээд ингээд өмсөж байгаа юмтай яг адилхан гэх юм уу? Тэгээ би одоо өөрийнхөө 18 наснаас ч юм уу 13, 18 наснаа ингээ ер нь харахад би яг эрэгтэй хүүхэд байсан. Ерөөсөө нэг тийм зарим ингээл миний үеийн ингээл хүүхдүүд үерхээл ингээл салаал зарим нь хүүхдтэй болол ингээл явж ангуус би тэр нь ингээд хүмүүстэй одоо ингээд өөрийгөө эзэж би нэг юм эмгтэй хүн шиг мэдэрдэггүй байсан байхгүй юу? Тэгээ зүгээр л хин нэгний дандаа найз нь тэгээд хин нэгний дандаа юу н одоо гэдэг. Тэгээд identify as day гэж. Тийм. Хүмүүс надад ингээ сайн мэн ингээд нөгөө нэг яа штэ хэлнэ штэ. Тэгвэл би ингээд ерөөсөй ойлгохгүй заа яагаад яг юунд нь ингээ яг юунд нь сайн болоод байгаа юм ингээд тэгээ тэрч хэлж байгаа нь амар тэнэг санагдаад байдаг ус байхгүй. Тэгээд шууд immediately тэр үнтэй ингээд найзууд гэж бодоод ч юм уу ингээд бодож исэн юм тийм биш байсан юм байна да гэж одоо амар хууртагдсан мэдрэмж авч байгаа. Тэгээд ингээд нэг тийм сонирн байдаг гэсэн. Одоо ингээд би 26 хүрчээд ингээд хүмүүстэй ингээд одоо зүгээр randomly хүмүүстэй юм ярихтаа би амар флиртлж ярьдаг болсон байхгүй юу цаанаасаа. Oh nice. Тэгээд зүгээр л ингээд жишээлбэл одоо хин нэгэн одоо жишээлбэл чамайг удаан хараагүй юм шиг яасан чи намайг санаадсан юм уу гэд ингээд монголоор хэлэхээр амар тэг сонсогдоод байна. Тэгээд нөгөө you miss me гэд тэнгууд нөгөөт хүмүүс наа тийм би чамаа сонссон гингүүт хаа гэд энийг л явцдаг ч юм уу ингээд like every day I flirt with someone. Тэгээ тэр нь ингээд намайг амар ингээд хүмүүстэй гоё харилцаа үүсгэхэд бас амар хэрэг болоод идэх байхгүй. Тэгээ яг ингээд ийм эрэгтэй хүн шиг өөрийгөө мэдэрдэг байсан тэр үедээ ингээд хүмүүстэй флирт идэр хийхээр би дотроос ингээд бүр кринжлээ заяа. Яг ингээд нэг юм юу яриад байгаа юм бэ гэж ингээд нөө одоо хүмүүсийг жаажлахаас гадна өөрийнхөө ярьж байгаа нэг юм хэлчих юм бол тэрийг 3-4 хоног бодож стрессдэг заяа. Ямар хэцүү юм бэлээ. Тэгээ би одоо тэгээд юу арай л нэг айгу миний фронтал бодоод хөгжиж байгаа шиг. Би амар флирт шүү. Ер нь. Ер нь амар флирт зүгээр л тэгээд идэв гэхгүй. Би чамайг тийм гэж анзаарсан шүү дээ. Харин тийм би зүгээр л ингээл ямар ч хүн байсан гэсэн нэг жоохон флирт хийж нэг жоохон алцсанмаар санагдаад байдیں۔ Тэгээд дэлжгэнж байсан. Бидний утрлыг хараад амар кринжлдэг байсан. Би чамайг кринжлдэг байсан бас төсөөлч дээ. Анууд ингээ харцмаар зүгээр шууд нүдэнд харагдчих шүү дээ зүгээр ёо. Ёо. Ингээ төмсгөө зангитал. Тэгээс бараалтай. Тэгэхдээ би өөрийгөө бас нэг амар ингээд flirty гэж боддог заяа. Угаасаа тэрийг хүлэн зөвшөөрсөн. Тэгэд надаас амар flirty хүмүүс бас байд юм аа. Бүр ингээд тэндээс очрол тэдрэг гэж аашлаач. Тэг би бүр ингээд яг cringe-лэхгүй. Тэгтээ бүр вау гэдэг юм санагдаж байгаа байхгүй юу. Одоо би яг нэг хальт би цаанд орж ирсэн л дөө. Би нэг багийнхаа хоёр найзтай хамт караоке доод тэг караокед байжсэн чинь маа нэг найзын утасны цэнэгэн дуусаад цэнэглэгч хатаад тэрийгээд тэгээ тэнгуүтэ цэнэглэгч байна уу гэхэлэр би гараад асуугаа цэнэглэгч байна уу гэдгсэн чинь энэ л цэнэглэндээ мэнглэндээ гэл тэгэхээр наан за ок гэд тэгэд очоод найзтай хэлээд тэнц цэнэглэн гинэ мэнэ гэд хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр манай найз болохоор тэр очсноо би тийш аваад орчих болохгүй би одоо тэрийг зөөрөж бол чадахгүй юм зэ. Тэгтээ ямар ч гэсэн тэгэж ярьсаар хагаад ингээд flirt хийсээр хагаад цэнэглэгчээ ингээ аваад ингээ караокеныхаа өрөөнд орж ирж залгаад тэгснэ нөгөө залуу нь би тэгэд цуг ороод дуулж болох уу гэ тэгээ нөгөө дүүл нь орж ирж хамт дуулаа. Тийм амар flirt шүү дээ бүр яа. Тэгтээ бас тэгэл хүмүүстээ flirt их ч гоё шүү дээ. Тэгэл юм гэхдээ чадж байгаа үе дээр флиртлэх хэрэгтэй л юм шиг байгаа. Одоо жишээлбэл нөхөр мөхөртэй болчоод өөр хүмүүстэй тэгээ чамаагүй бас ярих хэрвэл муухай штэ. Тийм болохгүй штэ тий. Тийм болохоор
ганц би байгаа үедээ хамаагүй олон хүмүүстэй уусаа флиртлээд явж байхад бол гингүүл Тийм шүү дээ. Тэгээ нөхөртөө олцохоор нөхөртөө бас флиртэд байд юм уу гэж хэлсэн. нөхөртөөгөө өдөр хоногоор бас флиртлэх гоё ахтай. Гэхдээ нөхрөөсөө өргөдөө флиртлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр. Яа. Дуурлах гоё. Дуурлах гоё шүү. Тоор гоё. Флирт хийх гоё. Хоёрыг дуурлахыг би дэсэн ядаа хүлээж байна. Ямар ч бүр ингээд бас бүх юм ингээд ямар ч тайм тооцоолол хийхгүй те тархиндаа тооцоолол юус хийхгүйгээр зүгээр л про яг гоё. Та ер нь сонсч ирсэн хамгийн хамгийн cringe flirt line-ууд нэг flirt хийдэг line-ууд юу вэ? Яа, чи хэлжсэн флирт лайнаад баха гэж асуу. Анукагийнх бол cringe. Юу гэлээ баахан сонь яриад. Би ястаа тийм сонь флирт лайн сонсож байгаа. Нөгөө нэг та яданд санаж байгаа бол нэг Facebook дээр нэг тэнгэрээс унахтаа өвцнөө гэх нэг тийм Анука нэг тиймэрхүү байдлаар флирт хийм дөө. Үгүй шүү дээ. Тэрийг хизээч эрэгтэй хүн дээр бол ашиглахгүй заяа. Үгүй тийм л дээ. Эмэгтэй найзуудаа кринжлүүлэх гэж нөгөө албаар сурдаг юм надахгүй. Тэгээд нөгөө нэг хамгийн инээдтэй тэр нөгөө Аюу. Ана таныг надаас ихч болохоор ч ханаа гэдээ дуудчих уу? Биш анаа гэдээ дуудчих уу? Гэтэ хээвсгтэй гэдэг. Аа юу л яа тийш. Монголоор юм бач. Яа. Тэ урта хээвсгтэйгээр яа. Яа. Гоё шүү. Гэхдээ ийм flirt line-уудад сонсч масаад хүмүүсийг cringe-лүүлэх амар гоё шүү дээ. Яа. Гэхдээ жоохон гоё. Яг чихнээсээ тэр cringe-лэж одоо залуу малуу чихнээсээ тэгж хэлэхээр л би cringe-л нөхөөс шүү. Анука хэлэхэд би cringe-лэхгүй зүгээр инээ төрөөд. Харин тий. Татаж унцгал байд шүү. Яа. Сэтгэнэлээ. Гэтэ миний сонссон хамгийн гоё пик ер нь байж болох хамгийн гоё pick up line энэ TikTok дээр харсан байхгүй юу? Нэг ингээд хүмүүсээс ярьцлага аваад явж идэг нэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд чиний хамгийн best pick up line чи юу вэ гэсэн чинь охин дээр ингээд очиод би яг чам шиг өнөөдөр хувцлыг гэж бодож ирсэн шүү дээ. Тэгээд you just wearing яг чи миний өмсөйг гэж бодож байсан хувцсыг өмссөн байна гэсэн нөгөө охин палаж өмсөж байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө эмэгтэй ингээд мэдээ at the same time нөгөө эмэгтэйг аягүй гоё харагдаж байгаа гэж хэлж байгаа мөртлөө ингээд бас ингээд нөгөө vibe нь ингээд одоо жишээлбэл чи амар hot харагдчих гэдэгтэй биш зүгээр ингээд миний өмсгчээсэн хувцсыг чи өмсөж байна гэдэг нь ингээд нэг тийм гоё нэг тийм хүчтэй болж ирэхгүй. Эрэгтэй нь очиод эмэгтэйдэд гэж хэлэх юм уу? Like I saw that нэг юу яг би өнөөдөр яг чамшиг хувцлыг гэж бодож ирсэн шүү дээ гээд яг яаж сонсогдож байна? Тойм сонсогдож байна. Гэр амар сонь сонсож хэрвээ нэг эрэгтэй хүн над дээр тэгж ирэх юм бол би ингээд палажтай эрэгтэй хүн над дээр тэгж хэлэх юм бол what гэх байгаа. Би бол шууд юу яах юм бэ? Гей юм байна гэж бодоод тэгээд би зүгээр нэрнгээсээ амар serious хүлээж авснаа. Оо би энэ палажа тэндээс авсан шүү дээ. Чи тэндээс очиод аваарай маа. Энтергээ бараг хэлэх байх. Гэхдээ obviously айгу тийм эрэгтэйлэг хувцалсан. Тэгээд at the same time царайлаг байвал бас it would help. Тэгээд ирээд яг чи миний өмсчээс авцыг өмссөн байна шүү. Тэгээд нөгөө нэг юм like амар ийм high pitched voice-ор биш ийм жоохон cool tone-ор те хэлэх юм бол I think of my work таар ингээд гоёор надалтай. За магадгүй юм. Flirting versus harassment гинэ. Яг цаг нь олё л доо.
Өнөөдөр ер нь юмнуудын зааг нь олоод байгаа юм хайш. Одоо яг юу яаж л та. За яг одоо эмэгтэй хүндээ хэлэх юм уу те. За эмэгтэй хүн эрэгтэй хүнд арайч тийм harassment хүртлээ тэгж амар флирт бас нэг хийдэггүй байхаа. Гэхгүй за мэдгүй. Нөө гендрийн өөр байдал нөлөөлөд байгаа байхгүй юу? Тийм, гендрийн дабл юу байлгүй яа гэх юм эмэгтэй дабл одоо жишээлбэл эмэгтэй хүн жишээлбэл одоо тэр нөгөө залуугийнхаа зөвшөөрлгүйгээр би мэд хурж мүрээлээ. За тэр бол охиныг harassment шүү. Юугүй гэж харуул яах юм. Тэр эндээ биш байхгүй нөгөө. Одоо жишээлбэл орой 10 цагт чи алхаа явж илаа тий. Эмэгтэй шүү. Эрэгтэй хүн ирээд чамаас юм асуувал чаан штэ. Жохон юм гэрлгүй годамжаар. Гэхдээ тийм годамжинд эрэгтэй хүн ингээд 10 цагт алхаж яваад эмэгтэй хүн палаж өмссөн эмэгтэй хүн очоод дугаарыг асуух юм бол эрэгтэй хүн тэгж айхгүй байхгүй юу? Нөгөө физикал тийм юм бас нөлөөлдөг. Хизээ хаана гэдгээс шалтгаалаад. Гэтэ айж магадгүй юм шүү. Яах гэдэг. Их чи нав яваа л та. Айханаас айхан гэхдээ зүг. Ой тэгээд ячаа нөө рэп жокнууд орж ирээд тах юм. Яа dark humorтай болохоор. Амар юм ярьдаг хүүхд. Яа. Подкастер энийг ярих юм бол би шээ cancel болох байлаа. Яа гэхгүй. Гайгүй боллоо. Яа одоо тэгээд яг flirting harassment хоёрын fine line нь юу юм гэдгсэн чинь нөгөө нэг meme байдаг шүү дээ. 50 Shades of Grey гол дүрийн ах. Царай мод хүн байсан бол энэ аим шиг кино ахсан гэдэг. Тэр жоохон sad ёо. Тэгтээ жоохон. Угсаа яг наач бүр бүх юм тайлбарлалаа өдөр 365 өдрийг харалтаа та ёо. Яа тэр мөр одоо юу юм бэ зүгээр л нэг охиныг байршаалаад нөгөө нэг pot bellyтэй нэг random металлын гаштэй нэг царайлаг ох эмэгтэй хүнийг шууд барьцаалангуудаа ийм өөрөөхөө нөгөө нэг ийм зам авилан дээр дагуулж авч маваад тэгж өгөл зүгээр it's like horror movie. Зүр зарим хүн ялтчгүй нөгөө нэг attractive байх нь тэгээд нөгөө нэг хэрэгтэй л гэдэг л та тэр нөгөө pretty privileged yes яг тэр чинь амар нөгөө нэг юм манга занга дээр гардаг штеп ингээд хан дээр ингээд охиноо ингээд тул загснаа гараа ингээд нөгөө дээр ёо тэ imagine you had холмос те ёо яа ядаа юм бэ заавал тийм болох гэнэ юм те за тэгэхээр энэ сэтг нөр дарамт ёо тэр энэ бүр багтаана цаварсан ёо яа энэ одоо тэс ёо энэ цаварсан Oh my god. За тэгээд юу болж тарав сэтгнэл байгаа хэлэх үү гэдэг шиг болон сэтгнэл болон дарамт хоёрын бэлгийн дарамт хоёрын хооронд ерөөсөө л царайны юу болж тарав. Жохон гүнтэй юу. Гэтэ яха бүрээ царайна гэхээсээ илүү яг одоо бие авч явж байгаа байдал мэлэг зөндөө л олон юм амарна л та. Одоо чинь ядаж эхлээд холбосгүй байх хэрэгтэй байх юм байна те. Яа. Минад санаанаас нь гардаг.
тийм юу байна. Flirting line ч юм уу сэтгэнэллийн тийм санаанаас байхгүй. Чи өөрөө ч хэлж байгаагүй юу? Мэдгүй. Миний флирт хийлдсэн naturally цаанасаа гардаг штэ. Флирт хийх хүн дээрээ. Тийх бах тий. Яг Солонгосчуудын нэг юм flirt line гэдэг гэсэн шүү дээ. юу нэ та. Нөгөө рамен цог гэдгүүгээд оо маргааш өглөөс ирээд цог рамен. Тийм үү. Ого одоо тэнгууд юу яаж байгаа гэрлүүгээ ингээл орох цахта цог рамен идгүүгэн гэртээ дагуулж орох байгаа нэг pick up line. Тэгээд нөгөө хизээш рамен угаас уудахгүй идэхгүй өөр юм. Тэгээд энэ нөгөө монголчууд нөгөө юу яадаг шүү дээ. Монголчууд амар хийж юу хоол хийгээд өгч гэдэг шүү дээ. тэрээ тоол хийгээд өгөх юм байна уу юу? Йоо. Улсаараа амар. Эсвэл тэрэлж явах уу юм байлаа шүү дээ. Тийм. Аха. Би хүмүүсийн нэрнгээсэл тэрэлж авдаг гэж бодсон. Би ч гэсэн зүгээр л агаарт гардаг гэж бодсон өдр гэж. тэрэлж явж байгалийн сайхны Тэр гэж бодсон чи өөр юм биш гэсэн байна. Басуу. Тэр одоо хуучирсан баха. Гэтэ одоо шинэ үг мөг гарч ирсэн баха тий. Нэрээ тэр нөө TikTok дээр нэг тренд үг гарч ирсэн байлээ. Өмнө чинь нөгөө нэг нөгөө харизма сайтай гэдгийг чинь нэг арай өөрөөр хэлээддэг байсан шүү дээ. За. Юу хэлээ за тэр ч яах вэ? Гэтэ одоо нөгөө very demure, very mindful гэдэг үг. Demure гэдэг үг гараад ирсэн байлаа тий. Very demure. Яг 2-3 хоногийн өмнө тий. Сая нэрээ нилээн удаагүй байгаа шүү энэ үг бол. Demure гэдэг тэр одоо яг ямар үед хэрэглэгдээд байгаа үг юм бэ? Энэ үг хэллэгнээдээс хоцроод байна. Нэг юун дээр л нэг хүн demure гэдэг үгээд very mindful гэдэг нэг яасан юм шиг байна. Тэр нь нөгөө нэг эмэгтэй хүн дээр одоо жишээлбэл айгуу тийм нөгөө нэг graceful тий thoughtful одоо аюу хэм боддог даруухан одоо тиймэрхүү юм very demure гэж хэлдэг юм шиг байна. Considerate тий. тий. Demure гэдэг чинь өөрөө намлаг Considerate тий. гэдэг гэсэн үг юм билээ л тий. Намлаг. Тийм байна тий. Тэгэл нөгөө одоо хүмүүсийг ингэж одоо юм бүх юм дээр нохоо мохоо одоо ихтэй хүн хамаагүй зүгээр бүх юм дээр л very demure very mindful. Сонсогчны амар гоё сонсогдоод байгаа шүү дээ. Амар нэг тийм French үг юм шиг тий, Франц үг юм шиг. Тийм very demure. Very cute. Демиух гэдэг Very mindful. Харин тий би яг тэр нэг юунаас л харсан. Нэг real meal-нээс л харсан. Demure гэдэг үгийн тарин гарч байна да. Тэр бас нөгөө Bridgerton-ы season 5-т нөгөө нэг тоглох Sophie Baker лөө. Одоо нөгөө нэг Bridgerton-ы нэг юм нэг бас нэг series шинээр гарч байгаа. Аха. Тэрний гол дүрийнх нь охин Аз охин тоглохоор юм лээ. Тийм. Яа. Би номыг уншсан байхгүй юу? Яг тэр номыг. Bridgerton-ы ганцхан номыг уншсан. Тэгээд Bridgerton ч бүр ном одоо season 5 бол тэр чин бүр амар их номтой пүү. Тийм. Тэгээд тэр чин нэлээд дээр үед бас гарч ирсэн юм лээ шүү дээ. Bridgerton-ы нөгөө нэг series чинь. Тэгээд тэрний хэддэх төлөө 3 дахь л ном билүү? Яасан тэр нөгөө Bridgerton series чинь ингээд тэр нэг номон дээр нь дурсалж одоо нөгөө нэг хоёр одоо тэр Bridgerton гэр бүлийн хүнийг нэг хүнтэй холбож ингэж дандаа season гардаг байхгүй. Миний унсан номон дээр болохоор нэг юм одоо баг мэд гэдэг нь шүү дээ. Одоо медийг монголоор юу гэх юм бол нөгөө ерөнхийдөө үйлчлэгч маягийн охин бохгүй. Тэгээд тэр охин одоо нөгөө гол дүрийн тэр Bridgerton-ы залуугийн гэр мэртэн ажилтдаг болж дараа нь очиж мочоод ингээд нэг яадаг үйл юм болдог. Бараг үнсгэлжин шиг.
Тийм бүгд юм уу те. тийм Одоо ерөнхийдөө байгаа тийм хүмүүсийн юу байгаа мó те. Одоо Bridgerton чинь болохоор одоо байгаа хүмүүсээс нэгийг нь од болгоод одоо ол фокус олгоод сизон болгон дээр тэгээд идэм санагдчих. Одоо тийм хүн байгаа мó. Тийм. Тэнгүүд одоо нөгөө нэг одоо Bridgerton болохоор нийтдээ 6 үлүүд 7 хүүхэдтэй байхгүй. Тэдний үеийн дээр нөгөө нэг хүүхдүүд дээр ингэж фокусч сизон гардаг. Тэг эхний сизон дээр чинь хамгийн том хүнээсэн. Үгүй биш том хүн гинэ нөгөө эхний сизон дээр чинь нөгөө хамгийн том охин нь байсан. Хамгийн том охин нь лөө. Тийм. Охин тэгээ хоёрт нь болохоор том хүн лөө. Тийм нөгөө нэг энтэг охинтой цуг яад ш. Тэгээ гуравт болохоор одоо сая 3 нь гарсан юм уу? Сая 3 бичсэн тий. Оо тийм үү. Би нөгөө юутай андуурсан ба шүү дээ. Юу энэ олон ангид кино үзтээ. Тийм амар олон тийм сизонтэй байхгүй юу? Тэгээ сизон болгон дээр гол асуудал нь. Одоо л анх удаага солонгос хүн биш солонгос хүн Аз хүн орж байгаа юм тий. Тийм дөрөв дээр нь юм байна. Тэгээд дөрөв дээр нь би амсаг цайгаад номон дээр бол угаасаа уг нь л цагаан охин бохгүй юу? Гэхдээ нөгөө нэг бидний одоо бас нэг үзэж байгаа юм уу жоохон diversity-г ихсэх гээд ингээд гоё Аз хүн задлуулж байгаа. I'm so excited. Азууд хүч төрөг орчиж байна. So excited гэснээс хөө маргааш би хайруудынхаа тоглолтыг кино театрт үзэх гэж байгаа. Манай хин гэлээ 17 гэдэг хамтлаг солонгос хамтлаг байгаа. K-pop boy band. Манай хайруудын тоглолт яа мэдээж хэрэг тоглолтод би ярэ үзэж чадахгүй. Энд ирж тоглохгүй байгаа юм чинь. Энд ирүүл үзнэ. Би хараа очиж үзэж чадахгүй байгаа хүмүүстэй зориулаад worldwide дэлхийд даяараа нэг дэлхийд даяараа гингүүтээ Монголд бол байхгүй л лээ. Тийм кино театруудаар лайв явах юм бэлээ. Тэгээ тэр мөрийг үзээд бас тэгээд хамт үзэх хүмүүс нь тэгэл vibe нийлж мэлэл гоё байх байхаа гэж бодож байгаа. So excited. Маргааш их төсөн яд юм лээ. Nice. Тэр амархан нэшт концерт үзээд. Тий, Celebrity Crush ер нь та хоёрт хэрэг байна. Монголд тийм Celebrity Crush байна уу гэж байхгүй шүү дээ. Юу Монголд бол бүр байхгүй. Монголд бол бүр байхгүй. Тийм үү. Би амар олон краштай юм бэлээ. Монголд ч тэр гадаад за нэг нь хэл би шууд муу талыг хэлж өгье. За нэг талыг нь хэлж өгье. Гүй краш зогтгүй маа хэцүү. Харин тийм ээ. Гэтэ яхаа би тэгэд нэг олон юм бас нэг тэдрийнхээ талаар нэг судлаж модлаггүй л дээ. Зүгээр л крашлаад идэв нэг өөрхөн санагтаад. За нэг нь хэл. За одоо санаанд орж ирж байгаа юм бол одоо Young Moji байна. Жоохон хүүхдүүдтэй. Хамаагүй. Ямар суух гэдэг юм бэ? Чайдаг байна. Би анзаарсан л та би харин эхнийх нь хэн гэсэн бэ? Young Moji. Young Moji чи. Чи сонсоогүй rapper. Тэр хүүхд чинь бүр наадмыг цэнгэлтэх дуулж муусан. Бид Монгол гэж үгүй. Монгол юм уу? Бог нь яваалаа. Тий. Тийм Монгол. Анука сонслоо манай краш гэдэг гэж. Би анзаарсан чинь миний крашлдаг хүмүүс бүгд нэг сонин заяо. Сонин гэхин цаашаа нийтлэг чанарууд нь бүгдээрээ намхан. Айгүй намхан хүмүүс. Ямар ч өөрөө нэлээд намхан штэ. Яг нэлээд намхан ч цаашаа зүгээр. Ер нь бол намхан амар өндөр хүмүүс ажууд бол амар өндөр бол биш. Ямар ч чойдог байна. Тэгээд one day байна. One day ба хамтлан one day. Юу ээ чи чин дандаа нэг сонь турхаа хүмүүс. Юу гэж байгаа бэ? Ой тэгээ болоогүй би одоогийн улсын их хурлын гишүүн л одоо самбууд бас крашлт.
Нэг тийм бэ. Намхан турхай царамтай. Юу гэж байгаа юм бэ миний краш үү? Чи сая нүрээ алгацсан уу? Гоёа. Хэмэр дуурд ял. Яа. Тиймэр хүмүүстэй крашлаад байна да. Гэтэ манай солонгос хайрууд шал өөрлөлтөө. Монголд бас турхай ядархан. бас турхай тур. Юу тэгвэл Тэгээд би чиний тайсны ер нь бол ойлгочлаа. ер нь та хоёр за imagine Мина нөхөртэй байгаагүй заяа. За Тэгвэл чи 17-тай хүнтэй үерх үү? би юу? Одоо юу? 17-той тэр ч одоо гимт хэрэг үздэй. Эсвэл дөнгөж 18. Биш гимдэр шүү дээ. Манай нараа их чиг үү. Дөнгөж 18. Үгүй баха. Вирус дүүхэн сонирхдаггүй шүү дээ. Арай. Дүү ятгаа барыг насныхаа үнэ Учир шүү дээ. Миний насны язгаар амар ойлгомжтой шүү дээ. Яг крашлна гэж зүгээр краш юм уу? Эсвэл ингээд бүр сайн болох юм уу? Ингээд potentially ингээд чи тэр хүнд аюу хайртай болох юм бол үерхвэс нөө. Ой, тийм ёстойгоо. жоохон байхад. Ёстойгоо баха. Би угаасаа насны язгаар тавьсан. Би одоо надаас хамгийн ихтэй 2 дүү байж болно. Хамгийн ихтэй. Тэгэхгүй бол манай дүүгээс жоохон болох гэдэг байхгүй юу? Аа яг тэгж бодож Тэр тий. Тэгэхээр чинь би тэр доошоо бол 2 доош байж болно. Яах вэ? Болгол тий. Дээшээ бол хийдчихсэн. Яг ихтэйгээ яах Тэ юм манай бэ? ааваас юм толгой байх хэвээр. Тийм л цааг байна да. Яа. Ихчигээ юу гэсэн Ягаад өөрөөсөө жоохон үнэтэй тэгчигээ юу гэсэн. Ягаад тэгвэл өөрөөсөө жоохон хүнтэй үерхэд ямар асуудал вэ? Эрэгтэй хүмүүс жоохон байх ч амар мангар байдаг байхгүй юу? Миний амар тэнхтээд мангар амар тэнэг байдаг байхгүй юу? Ой, бид манайдээс нэг 2 3 аханд тэнэг хэмээрэл явчихад тийм шүү дээ. Тэгэхээр ч бас айгүй хэцүү хэлсэн. Доошлоо тусам улан тэнэг хэмээрээд наач. Аль болох дээшээ л байх нь. Яа. I get it. Yeah. Тэгвэл насны дээд хязгаар нь юу юм бэ гэвэл? Миний хас арай амар өндөр биш ээ. 4. Яг 4 л. Оо тийм. Тий. Би ингээд яг эд сингл мэл байхдаа яг тэр тиндер дээрээ өөрийнхөө наснаас тэгээ 4 нас нэмээд тэгж лайдаг гэсэн. Анукагийн хэдийн. Анукаг сонсё л да. Жахаа хөх санах тийм үү? үгүй 18-тай хөхтдөө үерхөө. үгүй би зүгээр ингээд бодсон байхгүй юу? За. Ер нь л манай нэг одоо ажлын gossip-ийг ярихад бол 30 эдтэй нэг амар царайлаг тооч идэг байхгүй юу? Амар царайлаг. Би тэрний зургийг нь яг Гол нь эрэгтэй юм уу эмэгтэй юм уу? учрал миний хоёрт харуулсан баха эрэгтэй. Аха. Бүр маш царайлаг заяа ингээд гарна ингээд одоо жишээлбэл би normally цахалтай болон шивэстэй үнийг attract гэж харддаг байхгүй юу? Надад ингээд ийм цэвэрхэн ийм арьсан дээрээ илүү дутуу ийм шивэсгүй хүмүүс айгуу гоё харагддаг. Чи надад дурган уу? Гэхдээ тэр хүн ингээд би өөрөө шивэстэй тхүү. Тэгээд үгүй ингээд миний хэлж байгаа шивэс тэм жижигхэн шивэс биш ингээд битүү шивэстэй байхгүй юу? Хоёр гарна ингээд битүү. Тэгээд амар өндөр бараг 6'2" гэж магадгүй. Тэгээд яг ингээд царай нь ингээд харах ингээд юу яг юм юу та заяа. Бэжгээ нэг хүн усаа гарцсан уу? Харин сая миний гарцсан уу? Эйгээ ороод ирлээ. Миний за тэгээд нөгөө нэг Sorry. царай J Park-аас илүү царайлаг. J Park-аас царайлаг за. Яа like амар царайлаг заяа. Тэгээд би нөгөө нэг тэгээд ямар ч зүгээр жишээг нь дуртахад ингээд манай нэг өөр нэг жишээн дээр нэг амар царайлаг охин суужсан байхгүй юу? Тэр охин ингээд хажуугаар нь өнгөрөхдөө ингээд хей гэдэг өнгөрлөөд өнгөрсөн нөгөөх нь ингээд тоодгоноос заяа. Тэгээд би ингээд мангар хөөрх охин байсан тэр нь. Тэгээд
би тэгтэл тэрийг харцаал окей сонирхолтой юм гэж бодоод өвчсөн чинь нэг gossip сонсоод тэр нэгсэн чинь манай ажил дээр 19-тэй жоохон waitress охин байдаг байхгүй head waitress. Гэхдээ ерөөсөө 19-тэй юм шиг харагддаггүй. Тэр охиныг би ингээд хэрэг мэдтгүй байсан бол за 23-тай юм уу 24-тэй л гэж харахаар. Тэгээд тэр охины ярьж байгаа одоо бас бие авч байгаа байдал нь зээж 19-тэй охин шиг харагддаггүй заяа. Тэр чинь бүр head waitress одоо ингээд бас нэлийн position өндөртэй гэдэгтэй орно нөгөө нэг энэ зөөгчийн хувьд хүмүүс саварчлагаа өгч нөгөө нэг train идэг юм нөхгүй юу. Тэгээ намайг ингээд одоо ажил мажлаа ингээд хийж ангууд ингээд you did good today мүдэ гэж ингэж ангууд намайг нэг 30-тай хүн ингээд комплимент хэлж байгаа юм шиг сонсогддог заяа. Ингээд нэг team feeling надад яалч өгөөд иддэг. Тэгээд тэгсэн чинь тэр хоёр ингээд бас өөр нэг тогооч энэ гурав ингээд нөгөө нэг drinket гарсан юм байна л та. Тэгс чинь нөгөө хүн одоо тэр 3 дахь хүнд ингээд уцаа орлож байгаад харсан чинь нөгөө хоёрд ингээд би биний хаврт суудсан. Эмэгтэй нугасаа ихтэй их өмөрдөө суудсан өсөлжсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд зүгээр тэрийг ингээд бодсон чинь надад ийв гэж бодогцсон байхгүй юу. What the fuck is that гэд ягаад гэсэн чинь ингээд тэр охин нэгт 18-тай байсан байгаа. Тэгээ өөрөө болохоор 32 ч юм уу тийм настай. Тэгээд өөрөө 32-тай хүн тийм жоохон охинтой уулзч ийн гэхээр ингээд надад шууд ингээд manipulate хийж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Ингээд уусаа ингээд жоохон бахад өөрөөс нь өгсөн байгаа хүмүүс уусаа ялцчгүй юм хамнлын туршлага сайтай, санхүүгийн боломж илүү сайтай. Тэгээ дээрэс нь одоо position дээр ингээ харах юм бол угаасаа cool харагдан заяа. Хамгийн гол нь хөгшин хүмүүс угаасаа ингээд тэрэн дээр ингээд draw нэг юм line тавьж явах хэрэгтэй байхгүй юу? At least одоо нэг 25 хүрсэн хүнтэй ингээд яаж болно ш тэр чинь яаж л дээшээ доош байгаа 6 нас байгаа байхгүй юу? Тэгчих чинь бүр амар жоогүй нөө. Би болохоор хүнтэй үерхэх юм бол 4 нас максимум санагддаг. Миний хувьд. I see. Гэтэ Анука саяны ярьсан жишээ чинь эмэгтэй нь жоохон эрэгтэй нь хөвшин юм шүү дээ, тий. Тийм. Тэгэхээр чинь надад бол асуудалгүй санагдах юм. Би бол дээшээ 10 нас байж чадна. Үгүй тэр хоёр чинь одоо жишээлбэл одоо охин 25-тай мөртлөө эрэгтэй нь одоо 38-тай байвал it's okay байхгүй юу? Тэгчихс чинь ингээд охин дүнгэж barely дүнгэж 18 хүрсэн байгаа байхгүй юу? Тэгээ би одоо жишээлбэл өөрөө би 40-тай байжгаад би 50-тай хүнтэй уулзвал надад асуудалгүй заяа. Эсвэл одоо мэдгүй 35-тай байж 50-тай хүнтэй уулзвал угаасаа би attracted болж ивэл хамаагүй. Гэтэ би ажил 35 насны дээрээ би арай амьдрал үзсэн байна шүү дээ. Тэгээд ажил ийм manipulation эдэрт орохдоо арай баг өөрийн гэсэн инкамтай тий санаа суудсан байх байхгүй юу? Тэгээд attract болж ивэл бас өөр хэрэг. Тэгээд зүгээр миний асуудал нь зүгээр насны хязгаар нь ялцчихгүй дөнгөж 18 хүрсэн хүнтэй уулзах бол надад амар юу санагдаад байгаа юм аа. Жохон этикгүй, моралгүй. Этик моралгүй санагдаад. Тэгээд шууд attractive гэж харахад болчихж байгаа байхгүй. Ер нь бол тийм. Одоо яг тэр нөө юу аахгүй. Яг над миний тэр насны доод хязгаар нь 2 нас гэж байгаа нь би тэр хүнийг дүүтэйгээ адилхан гэж харах байхгүй шууд. Тэгээд би хизээч sexually attracted болохгүй хаа. Тий. Гэтэ би давай ташаа тавьтай гэхгүй. Инээдтэй юу ярих вэ? Нэг инээдтэй ивент заяа. За би ингээд ерөөс дүү хүмүүс рүү нэг насаач дүү хүмүүс рүү хардаг байхгүй юу? Аха. Гэтэ ингээд дүүнэр эрэгтэй хүмүүс ч бас их хүн рүү ингээд дуртай болох магадлал бас өндөр гэдэг шүү дээ тий амар сонио. Тим хүмүүс бас энэ байдаг. их чигээ юу гэсэн. Их ч мэдгүй. Яа тэр би нэг одоо явж байгаа нэг үеийн л юм шиг хүүхэд байсан байхгүй юу? Тэгээ би flirt хийгээл нэлээ ойтон байсан. Тэгэл flirt хийж мэгээл хавд клуб млаа борж манал ууж маагаад
Эсвэл бүр үнсэлцээ заяа. Тэгээд тэгснээ ингээд дараа нь таньдаг хүнээс нь маргааш нь таньдаг хүн нь надад чистэй амар яаж намаачнаа гэл тэгэхгүй тэгэхээр би оо моо гэл тэгсэн чинь наа чин жоох хөвчтэй гээд тэгээд ингээд 2000 оных гэл тэгсэн байхгүй юу. Тухайд чинь тэр чинь 18 л байсан баха. Тэгэл тэгсэн чинь би нөгөө хүүхдээр очиод хүүшээ чи надад насаа хэлэхгүйсэн би чи амар жоох хүүхдтэй штэ гэд тэгсэн байхгүй юу. Маа дүүтчихсэн юм байна штэ гэдэггүй. Тэгээд тэгсэн чинь нөгөөдөг чинь дүү чи хэдэн сарын их гэж. Тэр сар мар ямар ч хамаагүй л гэж. Йоо. Сараар нь бас ах яачих гэдэг шүү дээ. Дүүгээс яагаад. Сараар амин чи ямар таалагдсан юм бэ? Тэгтэл бод дээ. Йоо, өстө ховж базж өглөө хоёроо юу болов? Тийм ээ. Юу болов? Амар гоё хэллээ. Сая тэгтээ нөгөө нэг юу түрүүн ярих гээд санахгүй байсан юм а сая санчлаа. Нэг мим санаанд орсон байхгүй юу? Нэг тавьж явуулах нэтрэгэд ажил төрөл нэтрэгээ токсик харилцаатай холбоотой. What do you mean? Тэ чи ажиллаа үзээ ядчихна гэдэг чинь ямар учиртай юм бэ? Над ажилчин чиний өдрийн хоолыг олоод байрны чинь төрөөсөө төлөлдөө штэ. Тэрнийхээ хажуугаар чи тэр ален ч хийж өгдөггүй тийм токсик залууг харьлаад яваад байхаасаа ичгүй байна уу ч гэнэ. Тиймэрхүү утгатай нэг мем байсан. Та хоёр харсан уу тэрийг? Тийм харсан. Тэр үгийг зүгээр болгоцсон юм байна. Нэг одоо ажлаа үзэн ядаад байдаг. Тэр нь чамд маш их өр нөлөө мөнгөөр тэжээж байхад чамд ямар ч ашиг үзүүлэхгүй байгаа тийм хүний ханаас хөөцөлтөж чамд good for nothing toxic boyfriend like тэний мөнгө өгдөг ажлын хажууд юу юм бэ? Тийм яг тийм амар тайлбарлах гэсэн ховчод танаас. Яг тийм юм бодогдсон юм байна. Тэгээд нэр жоохон үнэн ч юм уу гэж бодогдоо. Тэгэхээр ажлыг бол бас нэг тэгж үзээ ядаад байх шаардлага бол ер нь байхгүй дээ. За тэгээд өнөөдөр чинь гурлаа баахан л юм ярьлаа. Ажлын хандлаар ярьлаа. Ажлын одоо байран дээрх харилцаа. Тэгээд ажил болон үерхлийн харилцаа хоёр бол хооронд ер нь бол айгаа төстэй байд юм байна. Шууд л шургаад орчтой юм байна. Токсик ажлын харилцаа, токсик үерхэл энтер гэж явж байгаад дурлал ярьж явлаа, краш ярьж явлаа. Тэгээд энэ үртэл сонсонд баярлаа гэд дуусгаад начих уу? Яа хурдан дуусгав. Арай л лөө. За таяр юу нэмэр юм гэж. Нөгөө төрөөсөө өгөхгүй зогцож байгаа хүн шиг л. За баяртай би ингээ явлаа. Зүгээр амар огцсон дээ. Малгалтай зүгээр амар огцсон. За ингэчлээ гээд хоёр юу гэж бодож байж байхгүй. За явлаа. Юу л яраад байгаа. Яраад исэн чи малгалтай. Яа, нэттэй юм нэрээ. Хичээгээ ягсан юм. Тэгээд юу зүгээр амар light hearted тэгээд амар хөнгөн яриануудыг яриад гоё хөгжлөлөө тэгээд тэгээд маш олон сэдвүүдийн талаар ер нь ярьлаа. Бүр цаашлаа манай ажлын gossip хүртэл ярьлаа. Тэгээд ямар ч 18 настай жоох хүүхдүүдтэй бити үехээр өөрөө 20-оос Жүүр 11 болсон л та. 27 бол тий at least мэдгүй тэгээд өөрөө 19-т бол болж байгаа байхгүй юу. 1-2 жил хамаагүй шүү дээ. Гэтэ муухай тий зүгээр. За хүний л амьдралтөө бид нар ч юм мэдгүй. Би мэдгүй тий. Гэхдээ гэхдээ одоогийн хүмүүс бас амар айхтар болсон мөлий 18-д гэлтгүү. Тий. Бас айхтар болсон мөлий шүү. Тий. Би тэгсэн чи тэр үе тийм байгаагүй маа. Тэгээд жоохон амар тийм protective байгаад л та.
Тэгээд тэгтээ юу заавал тэгэл миний зөв гэсэн үг бас биш л дээ. Тэгтээ нэг хоёр талын нэг талд нь заавал зогсож явах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг болохоор би энэ тал дээр бол зогсож байгаа. Тэгээд хүмүүс заавал надтай адилхан байх бодлоо галбгүй шүү. Тэгээд ямар ч тач энэ хүртэл ингээд сонсоод тэгээд бидний бас яриа хэрэг чиний амьдралд бас жоохон apply хийгээд гоё relate болсон бол тэр нь ингээд бидний ер нь миний бас харж байгаа ерөнхийдөө подкастыг хийж байгаа зорилго маань тэгээд Мина нэмж хэлэх юм байгаа юу? Тийм гоё лайт хайртад хөнгөн гоё сэдв байлаа гэж бодож байна. Тийм. Хинтээ амар сүртэй юм бодоол гүн гүнзээс яадсан сүулдэ бүр амар хоп бодсон инээд сууж шээ. Тий. Гэтэ амар дажгүй урсгал явуулчихлаа. Харин тий. Эхнээсээ ахвалал урсчлаа шүү дээ. Харин тий. Харин тэгээд айгүй гоё уурт тэгээд хантай гоё анги болсон байх гэж найдаж байна. Тэгээд сонсон хүмүүстээ баярлалаа. Тэгээд дэмжээрэй. Өнөөдөр та бүхэн дурлалаа бодоорой. Дурлажсэн тэр мэдрэмжээ дахин сэргийе. Тэгээд дурлаарай. За тэгээд дурлцгаая. За тэгээд баярлалаа. Энэ урьдчилан сонсон баярлалаа. Хэдэн ч удаа баярлалаа баяртай гэж үү те. За дуусгая. За баярлалаа. Баяртай.